Өргөн үүдэн их нутгийн минь өнцөг булан бүрд тархан суурьсан олон үндэстэн ястан тэдгээрийн зан заншил амьдралын хэв маяг аялал жуулчлал соёл урлаг. Энэ бол нутгаа зорьсон тайж бүргэд буюу хөв тэнгэрийн жигүүртэн төсөл. Бид нэр тэр зорьсон газараасаа гараад нилээн явлаа. Замдаа отгоо бариад тайжгаа нисгээд явж байна. Энэ жилийн цагаагаар маш хэцүү шүү дээ. Зод болоод салхи шуруу сас гэд энэ бүхнийг одоо даваа манай тайж маань зарим газартаа гайгүй нисээ зарим цагаагаар үед бас өөрсдөө суугч яваад ингээд ирлээ. Өнөөдөр бид нэр энэ Улс аймгийн төв Улаангон хотод ирээд ингээд энэ сарны хэрнээтэй соштуул байрлаа. Тэрний хажуугаар энэ Улс нутгийн гой музей байдаг юм байна. Орнод төсвөлөх энэ музейн дэд танилцлаа. Их сайн музей юм байна. Тийм ээ. Одоо тэр Сэдэнбал даргын түүх намтрын харуулсан тийм эдэлж хэвлэжсэн эд зүйлээ их тавьсан тийм сайхан үзмэрүүд байна. Орон нутгийн ан амтай баялагийг харуулсан юмнуудыг харлаа. Энэ бүгд бол биднэрт сайн таалагдлаа да. Бидний яасан газраар одоо маргааш жуулчд явахд бол энэ боломжийн хаанууд юу үзэх үү гэдгийг бүгдийг сайн харлаа. Тийм байна. Одоо давсгаа танд ямар сэтгэл байна одоо? Юу шаардсан, юу ч таалагдав. Юу таалагдсан бэ? Тийм одоо яриад бай. За одоо би хорвоо гэрээс 10 км хонох боллоо. Улаанбаатараас нашаад хайраад Өжөөгөө аймагуудыг үзээд, Өжөөгөө газрыг үзээд, Өжөөгөө сумнууд үзээд явж байна. Одамаа авчирсан тайж маань зарим газараа нисээд цагаагаар юм уу хар одоо тавьж чадсангүй нэг зарим газараа тавиад сайн нисээд ийм явж байна. Одоо нэг Улс аймгийн төвд Улаангон хот ирээд өчигдөрөөрөө ирээд нэг 2 хончлаа. Одоо бид нар болоод бүрхтийн тухай явж байгаа юм бол яахтай бүрхтийн тухай жаахан юм яарчи. Би анхудаа 81 онд сэргээс ирээд авта ганцхан бүрхтээр явж исэн баггүй. Тэгээд аваад хоёулаа нэг ганцхан бүрхт явж болдог юм байна. Бүрхт яадарн хоёулаа дундаа нэг бүрхттэй байсан биз дээ тий. Энэ бүрхт одоо яран ганцхан амархгүй болохгүй гэж хэлсэн баггүй. Тэгээд одоо 12 сарын 15-ны малын 5 толгой малын толго болно шүү дээ. Тэгээд би одоо алуу хураа гэж бодоод өглөөрт гинж мортод алуу хураагаад тэгээд мусөкэ гэж нэг когшин байгаа. Тэр аяргэсэн гэж нэг газар байгаа да манайд. Даваа байгаа. Дэлөний аяргэсэн гэж байгаа тий. Тэр когшинд очоод энэ бүрхтийн тухай ярьж ирсэн баггүй. Тэгээд ой манай тэрний сан нэг кэмдээ нэрийг мартжээ. Камен гэж нэрхэн хоёр бүрхт байсан. Тэр одоо бүрхтийг заран гэж ярьж ирсэн гэж хэлсэн баггүй. Тэгээд би адаммалг бахраагаал ороо ирээд аптагаас надад камен хоёр бүрхт байсан гэж байна. Тэрийг одоо очоод үзье гэж бодоод тэгж ярьсан. Тэгээд тооло камен бид нар очихвол бүрхтийг өгөхгүй. Тэр камены хадмах аав нь докторкан гэж нэг хөгшөнгөн байгаа. Тэрийг явуулж тэр очвол тэнд өгөх баха гэж зэрэг. Тэгээд өглөө аатаханд тэр докторканд очоод гэсэн байхгүй. Жаад би одоо тэнд явах морхгүй морох юм бол явж чад. Нэг бүрхтийг авчирч өгөх. Би одоо би бүрхтийг танихгүй
том жижигийг мэдэхгүй тэгж гэлсэн. Тэгээд би нэг унжсэн кермерийг өгөөд докторканыг явуулсан. Тэгээд докторконоос тэр хөргөн хүрийн гэртээ нэг хоноод маргааш нь бүркэт авчихсан. Тэгээд бүркэтийг ошоод аваад авчирээд гэртээ нэг уяага тайлаад. Тэгээд олон хүмүүс ирээд хаяа бүркэт чамаа сайн бүркэт байна. Өгөж жагаад чон авдаг бүркэт бай. Ийм бүркэт одоо манай газар байхгүй гэж нэг ол намд нүд ирээд тийм кейс махгүй. Тэгээд аваад чиэнийг барьж чадахгүй хаа би барь чиэн миний бүркэтийг барь гэж кейс махгүй. Тэгээд би авийн бүркэтийг бариад ихэд ишээваад анаад нахуулаад хөөсөн ч ийм тийм аа гişсэн баггүй. Тэгээд тэр том бүркэт чинь одоо таслог гэж тэр жижигсэндээ манай аав таслог байна. 4 настай бүркэт гэсэн үг. 3 настай тий? 3 настай. Таслог гэж 3 нас. Тэгээд аав тэр бүркэтийг бариад олон жил бас сайн болсоо. Окей жагаад өнөг мөнөг тулай мулай. Хамгийн сүлд хогшроод тэгээд атлах хоёртаа тэр Өртөнсэй гэж нэг газар байгаа. Дэлгүүний наан Тулбанийса. Тэнд очоод 12 сар баха. Тэгээд нэг чон аваад чоныг авсны дараа чонд байсан юм уу? тий чон байсан. Оо тий хатар одоо баргийн бүргэд бол чон авахгүй шүү дээ. Тий. Тэр явтал том бүргэд байсан. Тэр чон аваад тэгээд чон авсны дараа 2 сар нэг аанд явахгүй. Нисэхгүй тий. Яа болсон бэ бол тэр жиараа тэр 2 сарын дараа тэр бүргэсэн өнгөрсөн. Тий. Тэр өгсөн юм уу? Өгсөн. Чон авсны дараа чон нэг өгүүлээрээ яа. Тий, чон хазуулсан байж тээ тий. Тэр бид одоо мэд шарахтаад өгсөн юм даа. Чон тийм явжсэн аа. Одоо манай тайж маань 12 нас гэсэн 12 настай гэсэн тийм ээ. Тий. Одоо рав байхта онна аанаад навсан гэж нэг эзний ярьж байна. Одоо тэр тайж маань тухай та жаргал яаж Тайж ядан кайт ваансэн. Я аашин кайт яда кайдэрхэн сон ай нэрсэн мөнгө. Энэ хүн одоо тайжин одоо яаж байсан тэгвэл дэгдэх байхдаа байсан уу яаж байсан тухай одоо яриулъя гэж бодчих. За чи бол тэр тайжин хатгаа яриад яаж байсан яаж гасуулсан хайтай байж ирээд түндэр тогтоох мысалы ядан Bizde akimekimiz tayjni Tulyodan туғаннан бастап көріп қарыз жүрді деген жерден. Содан кейін барып жұмыртқанан бастап дүргімен көріп жүрдік. Содан кейін әптен жазғы тұрып жарғаннан кейін әйін дүргімен көріп жүрдік те содан кейін сол 6 айдың 15 кезінде барып ұяға түсіп сол мен арқаммен түстім. Әкем сол арқамын салбыратып жіберді. Сол 6-7 метрдей екен, өте қиын емес. Сонда мен арқаммен түсіп алғанбыз. Екі арқан салбыратып сонда содан бүркіт болғанда чүпіреге өзімізді орайтын бар ғой. Сонымен түсіп алып, орап алып шықтым мен. Жаңғыз екен, тайж. Соны алып үйге келдік. Атпен барғанбыз екі атпен. Айн тайжиг бол авахд өөр тэр хатанд өөр засны харсан гэж дурунгаар харсан гэж байгаа юм да. Дурунгаар хараад ажиглаад одоо тэр чи эхэндээ өндгөө тэр хоёр бүргэд ээлж гардаг байхгүй юу? Эри бүргэд нөгөө их хөрөг хоёр.
ээлжээ дараад яг бүр бүгдийн юугаар дурангаар ажиглаж байсан юм байна л да. Дурангаар ажиглаад тэгээд ажиглаж байгаа тэр өндөг нь дараа нь одоо хагараад дэгдэхээ болсон үед нь бүгд одоо нисэх төхөөд ихээр нь авдаг байхгүй үү гэж. Нисгээс өмнө авахгүй тэгээд нэг нисэх тэр баригдахгүй шүү дээ. Тэгээд нисэх төхөөд ангаахаа болоод нисэх төгсөн үед нь аавтайгаа хоёулаа очоод урт аргамжаа тэр дээрээсээ буудаг байхгүй. Аав дээрээ аргам жаа энэ хин бэржан сайн бэхэлж өгөөд тэр үр буулгыг буугаад тэгээд тэрэндээ нөгөө одоо бүгдийг ороод давдаг одоо манайхан хунбах гэдэг юм дөө. Тийм ороод боодог юм тагаа очоод тэгээд тэрийг боогоод эхлээд нөгөө бүргүүдээ дэгдэхээ гаргаад дараа нь өөрөө асан тэгээд юунаас авч өөрнөөс навтыг сургаж асаа сургаж ирсэн нэ. Энэ тэр авсан жилдээ амтэр яаж сурсан? Энэ сурах хэсэг байсан уу? Үйрөткөн кезде сол нэмэтдэг ин авашиндаг ыргахгүй турсахгүй. Ыргахгүй турсып бодоо үйг ал кешкедийн үйг алып сипап. Томоглап пайдагайта. Одоогийн алды мен чахрууга үйрөтөп. Одоогийн чыргаан чахруу үйрөтөп. Одоогийн чыргаага коянатып сироп жигсіп жылыдай. Сөйтіп үйрөттік. Энэ эхлээ тэр дэгдэхээ авсны дараа тэр түрүү хэлж шүү дээ нөгөө дүүжин дайж суулгах байхгүй юу. Тэгээд нөгөө чинь одоо тэгээд дасж ирсний дараа жоохон тэгээд дуудна гэдэг чинь дээр хол нэг нь барьж байгаад нөгөөх нь нөгөө юу харуулдаг байхгүй юу. Өгөөш идэж мах харуулаад голдуу манад бол туула мах харуулдаг байхгүй. Тэгээд нөгөө тэгж яагаад нөгөө чирдэг шүү чаргаа гэж байгаа. Шарах ширэн гэдэг. Тэр чаргаа гэж байгаа нь манайхаар бол шарган дээр нөгөө өнөг хясны ачаад шийдэг байхгүй. Тэгээд шарах ширч сургасан. Тэгж байгаа тэгээд шарган сайн илдэг болонгууд тэгээд эзнээ таньж эзэн дуудах дэрэг болонгууд тэгээд туула тавьдаг байхгүй. Энэ манайхан болохдоо зэрэг бүргүүдийг бол энэ тэгж ихэндээ дэгдэхээ байхад нь авч ингэж сургадаг ихэндээ. Заримдаа бол одоо тэр том бүргүүдийг бол юу тороор барина, хавхаар барина. Сая нөгөө яаж барина гэсэн байхгүй. Нөгөө тал газарт маш их садлаа юм идүүлээд нис чадахгүй бол хөөж байна. Батгай тусах шээ. Сууин суух багантай Toyota-гийн стэйт сулит. Асуусан аваад тэгээд сурдаг байхгүй. Одоо юу дэгдэхээ байхад сайн их яаж аав бүр аюултай хадан яасан өндөрс бүгдийг ангаахаа авахын тулд заавал гэж олс орноос доошо буунгууд тэр чинь хүн чинь ийш ингээд шүү дээ. Тий. Савлна эргэн тэрнээс хамгаалахын тулд заавал юундаа нэг гут мод гэж байхгүй. Хөндлөн канадагаар. Тий. Ийшээ ингээд өөр 80 градус ирэхгүй гэсэн. 45 градус л эргээд ингээд байна. Тэгж жав хамгаалах тийм хэрэгжилтэй яад байх вэ. Тэгээд юу бас гэрийн хан ар бас яад. Гэрийн хан бас тэр хамгаалах хэрэгсэл болж байгаа. Тэр маш хэцүү хатуу ясан савт. Ингээд аваад сургадаг. Саяш өөр
Юу хавхаар байдаг. Хавхаар бол том хавханд нэг хавхны юунд эсгий оролцдог. Байдаг хэсэгт нь. Хэсэгт нь маш удаан эсгий ороод тэгээд тэр байн харж дурандаа тэр хавхаа тавьсан газар одоо туула заримдаа өөр шуу уйчдаг байхгүй юу? Хэрэг ч юм уу. Заримдаа тэнд юу тавь. Нөгөө эр бүргдийг уйчдаг саашаа гэдэг. Тэнд бас ийж тавь. Тэгэд нисч яваа саяны бүргэд эр бүр сууж байгаа газар заавал нисч ирнэ. Тэрний идж байгаа бас хажууд нь бас юу тавьчихдаг байхгүй юу? Ангийн арьс майс дээр мах тэрэнд ирэх гэдэг тэр хавханд орчдөг байхгүй юу? Тороор байна. Тороор байхад бас дээш шон босгоод тэрэндээ тойроо тор явчихдаг. Тэгээд тэрэн дотор бас нэг тий ард нь 50 тий. Тэгээд тэрэнд орох гэдэг торнд ороод бас тороор байна, хавхаар байна. Саяны шиг хөөж байна. Ирваагаар байж сардаг. Тэр одоо хээрийн тэр догшин бүргэлийг бас сая шиг л юунд суув. Дүүжиндээ суулган дээр саяны шиг бүх хээрийн дээр машин үгүй хамраа суулчихсан бол ганцхан одоо үнтэй хайцгаа хашуулдаг байна. Тэрнээс бол хамраа тал дээр бол өөрөө юм бас суулчих. тий хашуулах он суух. Тий. Хашуулсан байна. Яг анхаахаг бүтгэн бол хамраа их давхартаа суулгаж байна. Тий. Хоёр ялгаатай тийм. Тий. Бас ханаас юусэн Хэйдон Кандайч мэдээ үнэн гэсэн ба. Үнэн матбинал жугрэг. Үнэн голод стамаг гэрэг чуаш душм мисал. Тэнгэр тэнгэж кемисал. Кисэг мол зэрэг отрусгүй гэрэг. Кисэн давар минь кисэгээ дээрээ үерэнэ. Мисал. хүнд дасах хэрэг. Заавал хүн нэг юугаа хөж хөдөлгөө ихтэй газар байх нь шүү дээ. Сошон ямар пинал Одоо нөгөө гартаа суулгаад мориндоо наашаас авч явах хэрэгтэй. Моринд их сурах хэрэгтэй. Мордоо давхиж явах хэрэгтэй. Тэгээд хамгийн басны юм мощт. Бүргэд ан хийх мөр бол маш номхон. Тэр эзэн бүрт хоёртоо маш басна. Бүр тий Авчаа тэгээд засах хэрэг үргэн өргөн гэж мэдхгүй байхгүй тийм. Тиймэрхүү. тийм. Бас синтайтер нэг байна. Авторайта. Бүрт ирээдүй тураал анга Прогайтсан сэрх юм. иймэрхүү харин бүргэдийг сурдаг юм байна. Одоо манай их бүргэдийн тухай бүргэд яаж байцсан тухай бас над их зохоо юунууд их байдэн дөө тийм үлгүүд домог. Одоо манай ахтангуй зохиолч ахтангуй бүргэд найргал гэж хэлчихсэн. Найргал дараа ёо жижиг тоолж байна. Тэр найргал тэр болсон явдлаар бичсэн байгаа юм. Тэр чихээс одоо бүдий юунаас унаад тэгээд бас нэг эмхтэй охин бас бүргэдийн юу авч яваад тэр чихэдэ танилцдаг чихээ нөгөө бүргэдийг авах гэж байгаа тэр хадан янаасаа унаад бэртээ твдж яхад нөгөө жамбоо гэдэг охин автагаа бас дэглэгээ авах гэж байгаа тэрийг тэгээд бүгдээс анхийлээ тэгээд намайг чихээ жамбоо бас хайр сэтгэлтэй болоод явж байгаа бүгд найрын хийж байгаа.
Манайх юу хийжсэн жүжиг бүрийн хайрлалыг бас монголоор бас орчуулсан байна. Орчуулсан хэн бүхэн бас орчуулсан байна. Аймгийн театр. Аймгийн театрын уран санд байна. Тий. Тийм одоо тухайн асан тийм зохиол хөлгөр домог их байдаг юм да. Өөрчмөр. Үлдээсийн хямрал тоолж ирсэн үйл явдлаас Чи одоо BBC-ийн кино тоолсон байж тээ. Тэрийг хэлчихгүй байна одоо. Тэр чи алдарч Айта инчүүдэл болмой байгаа. Жүдэл болмой байгаа юм тийм. яалаа. Англи Халаа явуулсан. Biz сол 2009-д бастаған. 2009-д бастаған. 2009 он. 2009-д сол biz бастадық сол кино. Сол ол кезде балапан алып тоқтатпайды. Кістерек кететін болдық. Содан туға сала 2 ай аңдып жатырдық, қасында аңдып жаттық. Кино түсіру үшін. Балапан дәктестен кино түсіретін кезде әті кістерек кететін болдық. Содан біз аңдып 2 ай жаттық жанында. Жатырмай. Тасық тұрым. Кістер келгенше сурет алады. Соны айтып саңыз енді. Американыкі болады. Америк улсууд эсмээс англи хүмүүс. Тэр хүмүүс тэр дэгдэхээ бүргүүд үйлдэлээ гэдэг мэдэнгүүт хүмүүс тэрийг авчдаг байхгүй. Нэгнээс өсөөд. Тэгэхээр тэрийг сахиж 2 сар тэр өөрний хүн байгаа хажуу юу хатан хясааны хажууд одоо майхан яагаад сахиад байж эсэж тэр дэгдэхээ болоод авах хүртэл тэгээд нөгөө хүн нэрээ тэгээд 2 сар тэнд хэвж байгаа тэр өөрөнд бууж тэгээд дэгдэхийг авсан. Тэгээд сон балапана тоношин байр яасан байр киног цэжмаа. Тэгээд дэгдэхийг авч ирээд сургасан яасан бүх дестралаар нөгөө киног болсон ба шүү дээ. Сайн бид нэр ярьдаг шиг бүргүүдээр сургаад ангаруудаад чарга сол балапанал практ түсіріп кетті де кино. Одан кейін бомбар кезінде Түркістанға түсіріп тұр. Ана жол сіздерге көрсетіп едім ғой Түркістан. Тэр хавар нөгөө дэгдэх авсан ясны зүйлээ тэгээд дахиж номер 11 сарын үед тэгээд ан бариулсан тухайга бас хөрвүүлээд юу хийсэн бэ шүү дээ. Кино хийсэн. Нэг нэрцээ байх барьдаг шүү дээ дэгдэх байх. Тэр чинь 10 сар 11 сар ихтэй бүр жигүүр нургаж өсөөд том бүргэд болчихдог байхгүй. Тэгээд ана тэр анх дэгдэхээ бүргэд бол их хаширдаг шууд ууддаг жаа. Горх bayны. Айж байх нөгөө юм утсан бүргэд чинь хаширчдаг байхгүй. Яагаад гэвэл тэр чинь заримдаа тэр сарууга гэмтэн тэр өнөг чинь тэгээ шууд жажлаад хазна тий хазуу нөгөө дэгдэхээс яасан бүргэд бол их зоригтой байдаг шууд сүмгэн тий тэгээд ганц хоёр анд нэгэд юугаа хазуулж жаж тэгээд хашаа тий тэгжээж бас амьдрал сурна шүү дээ. Тий. Хоншорно хоншор дээр нь баз тий. Гэхдээ тэр зарим туршлагагүй бүргдүүд бол заавал тэр саруугаш хазуулдаг. Хазуула бүр нэг хазуула бол заримдаа одоо энэ урдаа 3 саруу ардаа 1 саруу шүү дээ. Эрхийг урагсан. Энийг хазуул бол маш аюултай. Дахиж ан байж чадахгүй. Тий, бац чадахгүй. Тэрийг хазуулах
зарим бүрүүдээ одоо нэг бол хол орон баримтад энэ нэг аманд даардаг байна. Заримдаа. Тэгээд Тийм ээ. хазуул. Энэ бол аюултай. Eigenlijk was het goed dat Тийм. яг байна. Тэр бас хайдаг юм. Үгүй. Хоёулаа зайдаа бэлэн. Иймэрхүү. Ер нь бүгдийг гаршуулна гэдэг чинь маш эртнээс явж ирсэн манай юулда хүмүүс бүр эртнээс гаршуулж ирсэн, сургаж ирсэн, амьдрал ах уйда хэрэгжилж ирсэн соёл юм дөө одоо бол одоо тий хийсэн. Иймэрхүү манай казах киргизүүд бас бүргдээр анх барилдаг. Тэд нар бас анч усуудтай янз бүрээр ан хийдэг, их өндөр ууланд амьддаг нутгын тийм. Өргөн уулын их нутгийн минь өнцөг булан бүрд тархан суурьсан олон үндэстэн ястан тэдгээрийн зан заншил, амьдралын хэв маяг, аялал жуулчлал, соёл урлаг. Энэ бол нутгаа зорьсон тайж бүргэд буюу Хөв тэнгэрийн жигүүртэн төсөл.